M+ төлөвлөж байна. Амжилтын 10 алхам. Зохиогч Пүрвжавын ган долгор. Номыг уншсан Цэрэн Самбуугийн Сод Чимэг. Энэхүү номыг амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүрт зориулав. Оршил. Хүн бүр амьдрал авахыг, ажил хөдөлмөртөө амжилт гаргахыг хүсэж, тэрэндээ хүрэх гэж тэмүүлдэг. Хүрэх нэг нь байхад мухардан гарцгайх нэг нь ч бий. Бага сургуулийн 2 дугаар ангид байх үед Алтаа гэдэг их гоё нүдэрээ инээсэн багш манай ангийг дааж үлээ. Эргэн санахад хүргэсэн нэгэн явдал. Ангийн багш маань биднээс амжилт гэж юу вэ гэж асуулаа. Хариулах хүн байхгүйд тэрээр хэсэг хүлээснэ. Өөрийн саналаар салаан дарга болсон урд ширээнд суудаг нэгэн годонсон охиныг босгож хариулахыг хүссэн нь би байлаа. Тэр үед би нэг их бодолгүй онц сурах гэж хариулчаад багшийн тааламжтай харцанд урамшин ангийнхан руугаа их л маадгар эргэн харж билээ. ертөнцийн юмс үзэгдлийг тайлан ойлгох гэж тэмүүлсэн балчир наснаас минь чихэнд хоногшиж үлдсэн амжилт хэмээх энэхүү үг өнөө хүртэл миний амьдралыг хөглөж, онцын хойноос олон жил хөөцөлдөхөд хүргэж байснаа эргээд санахад хөвгөлтэй санагддаг. Тэртээ олон жилийн өмнө бяцхан тархинд минь хариултаа олсон амжилт хэмээх үг зөвхөн онц сурахаар хязгаарлагдахгүй болохыг ойлгох болсон цагаас эхлэн энэ асуултын жинхэнэ хариултыг өнөө хүртэл хайсаар л. Амжилтыг юу гэж төсөөлж байна вэ? Амжилтанд хэрхэн хүрэх вэ гэх мэт олон асуултаар баяжин өдийг хүрв. Тасархай онц биш ч хангалттай онцыг нилээдгүй дэвтрийн хуудаснаа дурайлгаж явсан минь надад эргээд амжилтыг авчирч гадаадын нилээдгүй олон орноор явж эрдмийн мөрийг өнөөдөр хүртэл буюу цаашдаж хөөх чин ирмэлцлийг надад хайрлсан болов уу гэж боддог. Азтай тохиол гэж үздэг. Гадаа дотоод олон хүнтэй үзэл бодлоо уралдуулж, амжилтанд хүрсэн хүмүүсийн түүх намтрыг уншин эргцүүлж өнгөрөөсөн он жилүүдээ эргээд санахад амжилтын тухай хүн бүрийн төсөөлөл харилцан адилгүй. Амжилтанд хүрэх арга замууд нь өөр өөр. Зарим хүн алдар нэрэнд хүрэхийг амжилт гэж үзэж байхад, зарим нь өнөр өтгөн гэр бүлийг зохиож, элэг бүтэн амьдрахыг амжилт гэж үзэж байгаа нь харагдана. Өөр нэг нь баян чинэлэг байдлыг амжилт гэж өөрсдийнхөө харна. Зарим мэрэгдийн хэлсэн үг сургаалаас амжилтыг дагаад сэтгэл зүйн ханамж хүнд ирдэг бөгөөд энэ нь аз жаргал юм гэсэн тодорхойлолтыг ч олж уншина. Амжилт бол зорьсондоо хүрч, тэрнээсээ таашаал авч, бусдад тусалж, хайр хүндэтгэлийг хүлээх амьдралын насан туршийн аялал юмаа гэж би ойлгодог. Эрүүл бие, эрч хүч, оргил ун сэтгэл, сайхан амьдрах чин ирмэлзэл, нөхөрсөг харьцаа, сэтгэлийн амар амгалан нь мөн амжилтын бүрдэл хэсэг юм. Амжилт болгондоо сэтгэлийн таашаал эдэлж, аз жаргалыг мэдэрч байх нь таны эрч хүчийг сэлбэх хөдөлгөгч хүч болдог. Материаллык амжилтанд хүрсэн ч оюун санааны болон сэтгэл зүйн хувьд сэтгэл ханаагүй бол үүнийгээ амжилтанд хүрлээ гэж тооцох нь учир дутагдaltaй. Нэгдсэн тайлбар, бэлэн жор байхгүй мэт санагдах олон тодорхойлолт бий хэдий ч мэрэгдийн сургаал, эрдэмтдийн туйрвал, олон ярилцлагууд өөрийн туршлагатай минь хослон нийтлэг чанарууд байгааг надад харуулж, амжилтын 10 алхам хэмээх энэхүү номыг уншигч авахаа танд зориулан бичгэд хүргэв. Энэхүү ном маань амжилтын гараагаа эхэлж байгаа залуу танд санаа нэмж, асуудал тулгаран мухардсан нэгэнд нь гарц болж, амжилт руу тэмүүлэн байгаа хүнд урам нэмэр харамгүй хайрлана гэдэгт үл эргэлзэн итгэрв. Амжилтын 10 алхам маань бүгд уялдаа холбоотой бөгөөд номонд маань амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө таних, томоор сэтгэх, ирээдүгээ дүрслэн харах зэрэг зайлшгүй шаардлагатай зан чанаруудыг өөртөө хэрхэн суулгаж нутагшуулах талаар дурдсан болно. Мөн сануулхад өөрөө амжилт өөд тэмүүлдэг хэрнээ бусдын амжилтыг хүлээн зөвшөөрдгүй зан
хүнийг дотроос нь идэж амжилт үзүүлэхэд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаарахад илүүдэхгүй болов. Бусдын амжилтаар бахархаж, өгөөмөр сэтгэлээр хандаж, бусдад туслах нь амжилтын бас нэгэн чухал алхам юм. Энэтхэгийн гүн ухаанч, анагаах ухааны доктор, судлаач, бясалгагч Дипак Чопра гуайн жинхэнэ амжилтыг хайж байгаа бол дотоод сэтгэлдээ ариун байлгаж, гайхамшигыг мэдэр гэж хэлсэн үгээр оршлоо өндөрлөж, гайхамшигыг мэдэрч, жинхэнэ амжилтыг өөртөө бий болгохын тулд дараах амжилтын 10 алхмыг надтай хамт хийхийг уурья. 1-дүгээрт өөрийгөө танин мэд. 2-дугаарт амжилттай хүнд байх ёстой зан чанаруудаас суралц. 3-дугаарт далайцтай сэтгэж ирээдүгээ төлөвлөл. 4-дүгээрт бодол санаагаа удирдах, зорилгодоо төвлөрүүл. 5-дугаарт бүтэхгүй мэт зорилгоо бүтэлтэй олон жижиг алхмуудад хуваа. 6-дугаарт үйлдэл хийж эхэл. 7-дугаарт ажиллах талбараа зөв сонго. 8-дугаарт өгөөмөр сэтгэлээр хандаж, эерэг талаас нь хар. 9-дүгээрт цаг хугацаатай уралд. 10-дугаарт амжилтын хөтөчтэй бол. Зохиогч